тулах ард түмнийг өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр төгшөхгүй. Төрдөө ордогдмааргүй. Төшөв рүү ордогдмааргүй болчиход байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зөөр өндрийг үзэгчтэй энэ телевизээс та хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За бид бүхэн студид ярилцахаар нэгэн эрхэм хүмүүнийг урьж авчираад байна. За Монгол Улсын ардын жүжигчин Төрийн хошоо шагналт урлаг судлалын шинжилгээ ухааны доктор профессор. За нэрт хөгжмийн зохиолч Нацгийн Жанцнаар уг ураад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За сүүлийн үед ер нь ямар ажлууд дээр төвлөрж байна? Таны уран бүтээлийн шин сонир хацнаас бас энэ төрөнд сонсъё гэж бодож байна. Яг хөө зүгээр соёл урлагийн их сургуулийн дээр бол нэлээд бас шинжил явагдаж байна. Ялангуяа судалгааны салбарт. Саяхан бид нар морин хуур судлалын төвийг хүрээлэнгийнхэн дэргэд байгуулсан. Энэ бол их чухал ажил гэж бодож байна. Ягаад гэвэл морин хуурыг одоо дэлхийн олон улсуудад хуурдаж байна. Сургаж байна. Бас яг үндэснийхэн оюун санааны уламжлал ололтыг дэлхийн нийтэд бас хүргэхийн төлөө чармааж байна. Тийм учраас одоо энэ үйл ажиллагаа нь бол нэлээд цэгцэрч байна. Одоо сайн судлах шаардлагатай байна. Судлахгүй бол хөөрөөд яриад байж судлахгүй бол хөөрөөд яриад байж болохгүй. Тэгээ тэрэн дээр бид нар жоохон төвлөрөх баг. Тэгэхээр хувийн уран бүтээл гэвэл өнгөрсөн одоо жил 11 сарын сүүлээр нэг талын харгуу гэдэг нэг 24 армасын концерт соёлын дүүргэнд хийсэн. Тэр бол бас дуулаачийн урлагийн бас нэг чухал зүйл болов гэж бодож байна. 3 сарын 25-нд манай үндэсний урлагийн их театр жил болгон хүслийн төвөргөн гэж миний уран бүтээлүүдээр концерт хийдэг. Тэрнийхээ бэлтгэл ажилд ороод ингээл явж байна. Тэгэхээр өмнөө тавьсан ажлынхаа ард гарах гал зүтгэх ажил байна. За би тантай ярилцлага хийх үндсэн шалтгаан маань яг энэ нэг соёл. За энэ соёлоор дамжиж ер нь энэ Монгол хүн ямар байх ёстой юм бэ? Бид нар одоо яг хаана байна вэ гэдгийг ярих гэж таныг урьсантай урилга үлдээж авсан танд баярлалаа. За манай нэвтрүүлэгтээ хүнсний манлаа үйлдвэр хүнс групп, хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дуртахад таатай байна. За мөн хурдан бас хялбар агс даатгал маань хамтарч ажиллаж байгааг бас нэвтрүүлгийнхаа гол асуудал руу гол ярилцах сэдв рүү орохын өмнө дурдъя гэж бодож байна. За ер нь танихаар за энэ Монгол хүн гэдгийг та ер нь юу гэж тодорхойлж харж байгаа вэ? Монгол хүн гэдэг ингээд энэ Төв Азийн жижинд амьдарч байгаа энэ хүн юугээрээ илүү юм эсвэл биднэрт ямар онцлог байгаа юм? За юуны төрөнд та одоо Монгол хүний давуу чанар юу вэ гэдэг байна. Тийм давуу чанар бол их байна гэж би боддог. Хэд хэдэн зүйлтэй бол холбож ухаарч эрх зүйл бодохыг хичээдэг. Хамгийн чухал хүчин зүйл бол энэ манай газар зүйн байршил. Монгол хүнтэй бол шууд Монгол хүний одоо тэр чадамжтай бол шууд холбоотой гэж би бол боддог. Бид нар одоо төрийн томоохон зүтгэлтнүүд ч тэр, энгийн иргэд ч тэр, яруу найрагчд ч тэр монголчуудын тэнгэр заяат гэж яриад байгаа юм л да. Монголчууд бол тэнгэр заяат гэж яриад байгаа. Тэгэд энэ тэнгэр заяат гэдэг нь ямар учиртай юм бэ? Гэт асуухаар бол ер нь тодорхой хариу хэлэхгүй байна. Тэнгэр заяатаа гэдэг нэг тийм тусгай бусдаас давуу юмтай мó эсвэл тэнгэрээ харж амьдраад идэг юм уу? Гэхдээ одоо тэнгэрээс заяагдсан л гэж байгаа юм байна л да. Тэнгэрээс заяагдсан одоо үндэстэн шүү. За хятадуудыг бол тэнгэр заяат гэхгүй байна шүү дээ. Оросуудыг бол одоо өөрийнхөө хаяанд байгаа оросууд бол тэнгэр заяат гэж монгол хүн ярихгүй. Монголчууд л тэнгэр заяат гэж яриад байгаа. Тэгэхээр энэ нь одоо тэр хүнүү сүнүүтэй
Чингис хаантай холбоотой түүхэн талаасаа яриад байгаа юм уу? Тэгэхээр тэгвэл Оромын одоо их том гүрэмж байсан шүү дээ. Тэгвэл тэд нэр Тэнгэр заяат уу? Тэгэхээр үгүй монголчууд Тэнгэр заяат. Тэгэхээр энэ одоо улс төр байгуулагдсан ч гэдэг юм уу? Тодорхой одоо их том удирдагчтай холбоогүйгээр Тэнгэр заяат гэж яриад байна да. Тэгэж би ухаарад байгаа. Тэгээ би боддгийг нэрэ Тэнгэр заяатай юм байна гэж. Бас өөрөө. Яагаад? Боддгийг. Энэ бол зүгээр танд би бас нэг удаа ярьж байсан санагдаж байна. Орчлонгийн хүмүүс бол өгөгдсөн одоо дулаан 36 градус байна. Халууны шилээр үздэг бид нар тийм ээ. Тэгэл 37-8 хүрэхлээр халуурч байна гэж үзсэн тийм үү? Тийм. Энэ бол дэлхий дээр нэг л ижлэхэн шилээр үзнэ. Америк хүн чилгаагүй, Орос хүн чилгаагүй. 36-аас л давлал бол халуурч байна. Өөрөөр хэлбэл жил биш байна гэсэн. Гэтэл энэ итгэхт 155 градус нэмэх хасах дээдл нь өвлгөх үү 5 градус байна. Мянган жил энтгэгчүүд тэнд байсан. 36 градустай өөрөө. Тэгээд 55 дээр нэмэх нь хасах 5 60 градус. 60 градус дотор л тэд нар байсан. Европ за явлаа хасах 30. Явлаа нэмэх 30. Дахиад 60. Европ хүн мөн 36-аас дээш бол халуурна. Мөн үү? 60 градус. За одоо Якут. За дээдл нь 60 хасах. За 100 явж гоод 15 ч байдаг юм гэж бодъё. 75 Якут хүн. Мянган жил тэнд. Монгол хүн өвөл тосон цэнгэлд 50 хасах. 100 хам богдод 50 Нэмэх. 100 шүү дээ. Тийм байгаас 100. Өдөр шөнийн хорондох температурын харилцаа бол үндсэндээ бараг 20 градус. Шөнө нь өдрийнхээс 20 градусаар хэлбэлж чаддаг. Ийм газар нутаг дээр байгаа мянган жил болсон ийм үндэстэн байхгүй юу? Тэгэхээр энэ 100 градуст Цельсийн нэмэх хасах 100 градуст боддог, ажилдаг, хөдөлдөг, эддэг, уудаг, амьдардаг ийм амтан байхгүй юу? Дасан зохицох чадвар маш өндөртэй гэсэн үг. Тий. Тэгэхээр жишээлбэл юу гэдэг чинь байгаль өөрөө тэр хүнээ төгөлдржүүлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл байгальтайгаа дасан зохицож байж, төгөлдөр болж байж мянган жил үр удмаа үлдээж чадна шүү дээ. Ухаан талын ямаа 500 грамм ноолор өгнө гэж бодоход уулын алтан ямаа килограмм ноолор өгч байгаа байхгүй юу? Адилхан ямаа. Гэтэл цаг уураас. Тэгэхээр тэр алтан ууланд байдаг ямааг тийм тэсвэртэй байлгахын тулд тийм их ноолор байхаар өгдөл байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөөх одоо эртний цагт бол энэ Монгол чинь том далай байсан, арслан зам байсан, гөрүүл ясмас солдоод байна шүү дээ. Тэгээ Гимлан руу одоо босоод их далайг хаагаад тэгээд ингээ хүүтэн болоод сэрүүн болоод тэгэл ингээл Монгол хүн энд байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүний чадамж бол зөвхөн биеийн хүчний чадамжаас гадна оюуны чадамж харах нь, амтлах нь, үнэрлэх нь, хөдлөх нь бүх юм ийм чадамжтай байгаа.
Тэгэхээр энэ бол тэгэхээр эн чинь энэ улирал нь ийм дөрвөн ийм улирал юм чинь үнэхээр тэнгэр заяасан байх ёстой. Тэгэхээр тэнгэр бол бидэнд энэ эрсдэс дөрвөн улирлыг дэлхийн бараг хаанч байхгүй ингэж солигддог ийм дөрвөн улирлыг бидэнд тэнгэрээс заяасан гэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр энд байгаа хүн бол ийм өндөр одоо чадамжтай байх боломжтой гэж үзэж байгаа байхгүй юу? Тийм учраас Монгол хүний давуу чанар бол одоо энэ одоо бид нар хүмүүс яриад байдаг Монгол хүн одоо хааж очсон чил дасан зогсоод байх юм тий. Хил амархан сураад байх. Мөн үү? Эсвэл Хатан баатрын хүүхдүүд тэмцээнд ороод байдаг алтан медалийн түүгээд ирэх. Эсвэл нэг сумо руу одоо нэг залуу очоод аврал сумо шинжил хийж. Мөн үү? Гэт ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө нийт чадамж нь байхгүй. Чадамж нь. Өнөөдрийн Монгол хүний хамгийн том тулгамдсан асуудал гэх юм уу? Зан суртахуун гэж та тодорхойлж шít. Энэ ёс суртахуун энэ нэг юм зоригтой байх гэдэг асуудлыг та ер нь юу гэж хардаг? Зорилттой. Тий. Нэг хүний амьдрал бол нэг үндэсний оршин тогтнохын хугацаанд маш өчүүхэн бага цаг хугацаа. Одоо 60 жил гэх үү. За ухамсартай л одоо 40 хэдэн жил зүтгэж байгаа шүү дээ. Тэр энэ бол маш их бага хугацаа. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдэг чим хөгжил удаашраад байна. Монгол хүн зориггүй болоод байна. Гэт ингээд яриад байна. Яриад байгаа шүү дээ. Яриад байна. Гэхдээ энэ бол ерөөсөө тэгээд байгаа мó гэтэл нэг хүний хугацаанд бол нэрээ тэгээд байгаа шиг байж болно. Тэгэхдээ урт хугацаанд бол бид нар дэвшил рүү бол явж байгаа гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл зорилгоон ухаарах цаг хугацаанд л бид нар одоо сааталтай, доголдолтой явж байна. Зорилгоон илүү хүчтэй ухаарах тэр цаг хугацаанд л явж байна. Зүгээр манай одоо нийгэм судлаачид энэ төр бол шилжилтийн үе чи яасан дуустдаг юм бэ гэж яриад байдаг л да. Тий. Ер нь ахуй амьдралын шилжилт бол түргэн хугацаанд болж болдсон байна. Татварын бодлогоор ч гэдэг юм уу? Гадаадын хөрөнгө оруулалтаар ч гэдэг юм уу? Эсвэл ашигт малтуулыг одоо маш хурдан эзэмшээч гэдэг юм уу? Тэгээд одоо 10-20 жилийн дараа ахуйн төвшөнд бол их амархан өөрчлөлт болд юм байна. Сэтгхийн төвшөнд бол тийм хурдан өөрчлөгддөггүй юм байна. Тийм учраас бид нар энэ өөрчлөлтөө их айжуу зогссон биш. Айжуу явж байна гэж яахан өөдрөг байдалтай байна. Бид бол өнөөдөр юу харж байгааг л за нэг юм санаа байна. За ер нь бараг 400 жил 300 гаруй жил. Монгол хүнийг ямар байхыг нийгэм төрн яаж төлөвшүүлэх нийгэм төрн мэдчихэж. Ийм хүн байлгая гэж. Ийм шашин шүтүүлээ. Ийм байлгая. Марксизм ленинизмыг яасан социалист монгол хүн байлгая гэж. Нийгэм нь хүнээ төлөвшүүлж 200-300 жил болчихж. Бидний сонгож авсан 90 оны сонголт бол буюу 92 оны үндсэн хууль бол яг явж хуучин нийгэм нь хүнээ ийм байлгахын төлөө төлөвшүүлж байсан бол
92 оны үндсэн хуулийн үзэл санаа бол хүн нь нийгмийн төлөвшүүлэх эсрэг тал руугаа хүн нь нийгмийн төлөвшүүлэх ийм зарчмын ялгаатай юм руу орсон байна. Тэгэхээр энэ 60 70 жилийн чинь энэ хэвшил өнөөдөр сайн арилж өгөхгүй байна л да. Тэгэхээр удирдагчл гараад ирвэл болчмоор юм шиг, сайн нам байвал болчмоор юм шиг, сайн дарга гараад ирвэл болчмоор юм шиг, сайн компани эзэнтэй байх юм бол би болчмоор юм шиг, би сайн муу байх нь хамаагүй. Намайг сайн ажилуулж л байвал болчмоор юм шиг. Өөрөөр хэлбэл хүний гар харсан, хүний толгой харсан тийм сэтгэлгээл өнөөдөр хамгийн гол чөдөр болж байгаа шиг байна. Тэгэхээр энэ рүү явж байна бид нар. Өөрөөр хэлбэл хүн нь нийгмийн төлөвшүүлж нийгмийн бүтээн байгуулах юм байна гэдэг юм руу алхмаар явж байна. Тэгэхээр бидний зорилго ерөөсөө үндсэн одоо зорилт бол Монгол хүмүүр нийгмийн эдис гэдгийг ухаарад энэ нийгэм надаас шалтгаална гэдгийг мэдэрсэн цагт л өсрэлт рүү явж болно. Би тэгж л ухаарч байна. Өнөөдрийн энэ нийгмийг нийгэм гэж ярих нь ч одоо эргэн тойрноо хамгийн ихээр ингээд ажиглаж анзаарж байгаа хүмүүсийн нэг бол одоо та гэж би хувьдаа харж байна. Таны харж байгаагаар энд юу нэг юм нэгдэл, нийлэмж, ив нэгдэл гэдэг зүйл юу байна уу? Энэ улс төр тэнд уусаа юм байхгүй би мэдж байгаа. Та бүхэн сая машинд цуг яваад ирэхэд 30 минутын хугацаанд юу анзаараад өнгөрж ийн гэдгээс л та нэг хариулж өгөөч. Тий. Хүмүүс бухимд байна. Бухимд байна. Энэ бол Монгол хүн гэдэгтэй шууд холбоотой зүйл бол биш. Энэ бол ахуй амьдрал болж өгөхгүй байгаатай холбоотой. Ахуй амьдрал өөрийнхөө зорьсон хүсснийг хийж бүтээгээд явж байгаа газар бол ийм бухимдал бол үндсэндээ байхгүй байна. Тэгэхээр бид нар юуны төрөнд ахуй амьдралаа сайжруулахад энэ засаг төрөнч гэдэг юм уу бид нар өөрсдөө одоо их хичээ зүтгэмээр байгаа байхгүй юу? Тэрнээс өнөөдөр ингээд гудамжинд одоо бухимдахаа болчихё. Гэхдээ зэрэг маргааш бухимдахаа болчихно гэж байхгүй. Тэгээ байхгүй шүү дээ. Тэгээ цөмөрөө. Жансан руугаа тэгэж ярьлаа за маргааснаас бухимдахаа болдог. Тийм байхгүй. Яг л маргааш урд урчин дайраад орно машин. Ямар ч асуудал байхгүй дайраад орно. Тэгэхээр тэр чинь нэг юм яарч яваа. Тэгээд дайраад орно. Тэгэхээр нэгдүгээр чинь яг нийгэм талаасаа бол энэ асуудал юм. Зүгээр яг хувь хүн талаасаа бол ер нь жоохон тийм хүн жоохон төвчээртэй байж сурмаар байна. Энийг бол хүн болгонд би өнөөдөр хэлэх ёстой. Яг ба таны тэтгэвэр баг байж болно. Таны авдаг цалин баг байж болно. Таны өөр хүүхдүүдээс чинь ажилгүй хүмүүс энэ төр байж болно. Зүгээр та бусдад илэрхийлж байгаа өөрийнхөө бие хэлнийхээ хандлага дээр жаахан ч гэсэн төвчээртэй л байгаад байх юм бол бид нар ахаад байж чадна. Монголчуудыг огт ив нэгдэлгүй байна. Ив нэгдлээрээс баларлаа гэж одоо шууд дүгнэхэд хэцүү л дээ. Тийм ээ. Ягаад гэвэл амьдрал сайн биш болохтой зэрэг түүн шиг амьдрмаар байна. Түүн шиг баймаар байна. Цухалдаж байгаа байхгүй юу? Хүн ч цухалдаж байна шүү дээ. Гэхдээ тэр чинь надтай хамтлан сургууль төгссөн чинь одоо яагаад ийм болчих вэ? Би яач вэ? Яг тэгвэл хүн өөртөө ажиллахгүй нийгэм хараад байдаг учраас хараад байгаа нөгөө өсдөхөө энэ одоо юу болоод ингэж вэ? Энэ ер нь л хулгай хийсэн байгаа. Чигт юм. Ингэхлээр дотроос нь бохимдол төрөөд байна. Энэ л
Энэ л ив нэгдэл гэдэг юмыг задлаад байгаа нэг юм зүйл байна. Зүгээр нэг зүйлийг бол би одоо монгол хүн болгон бодмоор байгаа. Хэлчихмээр санагдаад байна. Би хэрвээ нэвтрүүлэгт орж байгаа бол би хамгийн ихэнд тэнгэр заяат бол улиралтай холбоотой юм давуу чадвартай гэж ингэж хэлсэн. Энэ давуу чадварыг бид нар мэдхээс гадна бусад үндэстнүүд монголчуудын энэ давуу чанарыг мэдж байгаа. Бас мэдж байгаа. Хятадууд ч мэдж байгаа, Оросууд, Гүмлэовгоо энэ төр бүр мэдчихсэн. Гүмлэовгоо одоо түүхийн ном биш үү Монголын. Мэдж Хятадууд ч хүлээн зөвшөөрөх хандлага бий. Жоков Жанжинч халах голын байлдаанд Монгол цэргүүдийн тухай дүгнжсэн дүгнэлт ингээд бүгд гадныхан мэдж байгаа. Тийм учраас монголчууд 13 дугаар зуунд цөөхөн байсан. Одоо цөөхөн. Монголчуудын оюун санааны энэ ив нэгдлийг хүчтэй байлгах юм бол асар их эрсдэлтэй гэдгийг мэдж байгаа. Тийм учраас бид нар зөвхөн хоорондоо ингээд хэрүүл маргаан хийгээд байгаа ш. Бид нарыг ийм байлгах хүч гаднаас байгаа гэж би харддаг байхгүй юу? Тийм учраас нэг арай нэг аятайхан гарч ирж байгаа нэг улс төчийг бол айл болохоор л нэр хүндийн иргэдэд нь багсах ёстой. Нэг том уран бүтээлч гараад ирэх юм бол айл болохоор л түүнийг муу хэлээд гарах ёстой. Нэг том зохиолч байдаг юм, томоохон зохиолч. Эн чинь одоо тэцнэн авгаатай байсан ч гэдэг юм уу. Бүр элдв долоо юм хэлээд ингээд нэр хүндийн. Өөрөөр хэлбэл ерөөсөн монголчууд яг оюун санааны хувьд бие нэг хүндлэх хөнгүү болгох гэж байгаа байхгүй юу? Яг тийм байна. Өнөөдөр яг юм байна. Хүндлэх хүн байхгүй. Жансан нуруугайг гуйг мундаг хөгжмийн зохиолч шүү. Гэхдээ зэрэг нөгөө талаас нэг нөхөр хэдэн мөнгө төгрөж гаргадаг юм. Тэр чин тийм гэд бичүүлээд яриулаад ингээд. Тэгэхээр өнөө жансан нуруу нь одоо ингээд нэг нь магтаад нөгөөх нь ингээд ортой зэрэг ерөөсөө хүмүүст үг хэлхээч болчихно. Цацсан. Ирш. Тэгээд ингээд болчихно. Ингээд манайхан чинь одоо энэ байдал чинь манайхан чинь юу болж хувирч байна вэ гэхээр сэхэтэн гэдэг үг хэлхээ болсон баг. Сэхэтэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөч болсон. Сэхэтэн байлгахгүй байх баталтай. Ер нь сэхэтэн гэж ер нь байх ёсгүй. Тэгэхээр нөгөө сэхэрсэн хүмүүс явж нийгмийг хөдөлгөн сэхэтэн байхгүй юу? Яг нийгмийн чинь хөдөлгөн сэхэтэн. Одоо өнөөдөр сэлэн барьсан хүн одоо улсыг авч явна гэж байна. Тэр оюунт хүн чинь л бид нарыг авч явна. Тэгэхээр тэр оюунт хүмүүсүүдийг бүгдийг одоо ингээд нэг ерөнхий сайд гараад ирсээр маргааш нь муу хэлнэ. Ерөөсөө нэг юм хүний зан чанар шиг болгочод байгаа байхгүй. Хүлээн зөвшөөрдөг өнцөг байхгүй. Тэгэхээр энийг яаж давж гарах ёстой? Яаж оюун санаагаа хамгаалах? Харин тэгэхээр энийг би хэлээд байна шүү дээ. Одоо та ийм мэдээллүүд одоо уншихтаа одоо тэр хулгай хийж гэнэ энэ ингэж гэнэ тэр тэгж гэнэ энэ ингэж гэнэ энэ ерөөсөн яг үнэн үгүй юу гэдэг дээр үргэлж өөрөө шүүлт хий. Тэгээ би хэлээд байна шүү дээ. Ийм байлгах гээд байгаа хүч байна гэдгийг уншиж байгаа та уцснаас уншиж байгаа та дотор бодоо хүн бүр ив нэгдэл гэдэг зүйл ингээд та жишээнүүд хэлж штэ жижиг бүх зүйл төр байхгүй альж төвшөнд хүлээн зөвшөөрөх гэдэг орон зай байхгүй болчлоо. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар хамтрахгүй. Хамтарч ажил хийхгүй. Хамт нэг орчинд амьдрч чадахгүй. Тэгвэл одоо таныхаар хамгийн сүүлд монголчууд хизээ нэгдэж бие бинийгээ хүлээн зөвшөөрж нэг юмны төлөө зорьсон юм.
яг хэдийд тусгаар тогтнол Монгол улс тусгаар тогтнолын тухай асуудал эгзэгтэй болсон цагт л бүгд нэг зүгт нэг атганд ордог юм байна л гэж ойлгож. Тэр бол үеийн үед. Тэгэхээр бид нар манай тусгаар тогтнол бол яг ил утгаараа баталгаатай юм шиг байгаад байгаа байхгүй юу? Ийм нөхцөлд бол ингээд нэгдчихэж байгаа. Хэрвээ тусгаар тогтнол жоохон асуудал гараад ирэх юм бол монголчууд бүр яг нэгдэх хүчээ нэгдэх юм боломжтой. Тийм учраас тийм үед л тэгэхээр одоо болвол тусгаар тогтнолыг дайнтай холбож ойлгож байсан. Байлдаантай. Байлдаал эзэлчүүл тусгаар тогтнол байхгүй болчих юм байна гэж ойлгож ирсэн байхгүй юу? Тэгэд нэгдээд одоо Хатанбаатар, Малаван эдэр чинь одоо тугаа бариад ингээд үзэлцэн үсттэй. Одоо бол байлдахгүйгээр тусгаар тогтнолын асуудал хүндрэх хандлага байгаа байхгүй юу? Яг одоо. Бид нар одоо л тусгаар тогтнолоо алдах зам руугаа явж байгаа тийм учраас хармаар байна. Одоо бол манай тусгаар тогтнол бол их эзэгтэй үед тулчлаа шүү гэдгээ мэдрэх хэрэгтэй болчиход байгаа. Энийг л мэдэрч чадах юм бол бид нар нэг зүгт явлаа. Би танд нэг гэнт санаанд орлоо. Саяхан нэг өвөр Монголын эрдэнэтэй хүнтэй уулзлаа. Тэгээд би асуулаа. Яг юм ярьж байгаад хоол идэж байгаад. Танд их орон байна уу гэж асуулаа. Та юу? Би асуулаа. Тэгсэн Шилийн гол, Баян нуур, Алшаа энэ төргээд их нутаг бол бидэнд байна. Их орон бол байхгүй гэж. Хатуу байгаа биз. Их орон бол байхгүй гэж. Тэгээд та их орон надад байгаа даа гэвэл юу хэлж болох вэ гэсэн чинь 10 Монгол л байна гэж хэлж байна. Тэгэхээр их орон гэдэг юм болвол Алтай хангаан уулс сүндэрлээд орхон хэрлэн урсж байгааг харж байгаагаараа их орон биш байт юм байна. Түүнд эзэн суусан эзэнтэй байж их орон байд юм байна. Ирэх чөлөөтэй байна. Тий. Ирэх чөлөөтэй эзэн гэдэг чинь ирэх чөлөөтэй гэсэн шүү дээ. Эзэн болсон хүнтэйгээ нийлжж их орон гэдэг юм байд юм байна. Тэгэхээр бид нар уул ус маань урсч л байна. Сүндэрлэж л байна. Тал маань налайж л байна. Бид их оронтой гэд суугаад байдаг цаг биш болжээ. Хүн чинь хүний эсвэл их орон гэж юм байхгүй болно л гэж байна гэсэн ойлголт. Хүн чинь хүнийх л мэдлэлд очивол их орон байхгүй болно л гэж ойлгож байна. Иргэний бодож байгаа нэг хүний бодож байгаа тэр зориг мөрөөдөл улсынхаа зориг мөрөөдөл болж чадах уу? Чадах уу? Тэрийг биелүүлж чадах уу эсвэл? Ерөөсөө бол улсын үндэсний зориг бол нэг хүний зориг нь л улсын зориг мөн. Нэг хүн гэдэг маань би төлөөлөл хэлж байна шүү дээ. Нийт иргэдийн маань хувьдаа нэг зоригтой байгаа шүү дээ. Тэр зорилгын орой нь улсын зориг. Гэхдээ манайд зүгээр одоо энэ нэвтрүүлэгт хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм. Төрд ер нь эрдэнэтэй хүмүүс хэрэгтэй шиг байна. Ер нь зүгээр бодоход эрдэнэтэй хүмүүс хэрэгтэй юм шиг байна шүү. Ер нь дээр үед бол эрдэнэтэй хүмүүс л байсан юм шиг байна. Монголын хувьд бол ерөөсөө бас тийм эрдэнэтэй хүмүүс хэрэгтэй. Би энэ талаар хоёр зүйлийг хэлмээр байна.
За нэгдэх нь би 2-3 удаа ярьсан, би тань дахиад ярьчих уу? За. Өөр телевизэд ярьсан. Гэхдээ би араа хэлбэрний өөрчлөлт байна. Бид нар монголчууд их дэлхийд дэх ховор нийгмийн бүтцтэй. Нүүдэлчин соёлыг хоцрогдсон соёл гэж үзэж болохгүй. Нүүдэлчин иргэншлийг тэр өөрөө төгс төгөлдөр иргэншил. Тэр төгс төгөлдөр иргэншлийг бас нэг гайгүй төгөлдөршиж байгаа суурин соёл иргэншилтэй хослуулсан ийм үндэстэн манайх. Энүүгээр яг Азийн орнууд ганц нэг байгаа бах. Тэгээ ерөөсөн нүүдлийн соёл иргэншил нь суурин болсон ийм нийгэм байхгүй юу манайх. Тэгэхээр монгол хүн бол энэ хоёр иргэншлийн дундах бараг супер иргэн байхгүй юу? Супер иргэн. Өөрөөр хэлбэл нэг нь технологийн ололт дээр тулгуурласан суурьшмал иргэншил, нэг нь байгальтай төгс зогтсон нүүдлийн иргэншил хоёрын уулзвар дээрээс гарч ирсэн энэ супер үндэстэн байхгүй юу? Супер гэдэг үгийг би хэрэглээд байна шүү дээ. Онцгой үндэстэн байхгүй юу? Тэгээд нэг үндэстнэр үндсэндээ бүрэлддэг. Тэгэхээр дэлхийн хөгжсөн улс гүрнүүдийн туршлагыг авахтаа бид нар онох хэрэгтэй. Онохгүй тохиолдол үндсэндээ их байна гэж би боддог. Өөрөөр хэлбэл дэлхий дээр одоо 3 төрлийн улс байна. За нэг 190 хэдэн улс чинь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн. За нэг 200-аад улс байна. 3 төрлийн улс байна. За нэг 80-90% нь үндэстнэрээ бий улс байна. Япон хүнээр бий улсан Япон, Монгол хүнээр бий улсан Монгол, Франц хүнээр бий улсан Франц ч гэдэг юм уу. Ингээд 80-90%. Нэг хэсэг төрөл нь болохтой зэрэг ерөөсөө хүний газар дээр очиод тэгээд улс ахалчихсан. Израиль, Америк, Канада, Австрали. Мянган жил байгаагүй. Тэнд очиод алтын ухаал юу гэдэг чим одоо нөгөө уугуул үндэстнүүдийн хөөж тугаад тэгээд том үндэстэн болсон. Нэг ийм төрлийн улс байна. 3 дахь нь болох зэрэг 56 үндэстэн манай урд хөш хойдохчтой хичнээн байдгийг орсон. Нийлүүлээд чихтэйхэн том гүрэн байгуулчихсан. Гурвуулан одоо таны яриад байгаа нэг зориг гэдэг нэг үг яриад байна шүү дээ. Та дандаа яриад байна зориг. Энэ гурвын чинь яг зориг нь хоорондоо нийлэхгүй байхгүй юу? Нийлэх ёсгүй байхгүй юу? Нийлэхгүй ч биш. Өөрөөр хэлбэл Япон, Монгол эднэр шиг улс бол Япон хүн, Монгол хүн байж байж Монгол улс байна л гэсэн зорилго байгаа. За юу. Яг явж. Хятад бол 56 үндэстэн тарж болохгүй шиг л байвал энэ том гүрэн байна л гэж үзэж байгаа. Америкт ч бол энд англиар ярина уу, орсоор ярина уу, орос хүн явна уу, англи хүн явна уу, гаралтай хүн явна уу. Манай Америкийн иргэд аз жаргалтай сайн сайхан амьдарч байвал болоо. Тэр шашин, үндэстэн, тэр чихал ондоо юмнууд байгаа байхгүй. Ондоон зорилгын төлөө явж байгаа байхгүй эдгээр чинь. Тэгэхээр бид нар тэр үндэстэн дээр тулгуурласан улсуудын хууль, дүрм, иргэдтэйгээ харилцдаг тэр одоо харилцаа, тэр халамж ийм бодлого, нөхөн үржихийн бодлого, эрүүл мэндийн бодлого, боловсролын бодлого, соёл урлагийн бодлого чинь Америк шиг, Хятад шиг явж болохгүй болж байгаа байхгүй юу? Сэтгэлгээ зөөрөөд шүү дээ. Тий. Америк чи ямар ч урлаг бий болгож болно шүү дээ. Бидэнд яг Америк шиг урлаг бий болгож ерөөсө болохгүй. Яг гэвэл тэр чинь цаанаа шал ондоо. Нэг юм
ийм талын нэг юм байна. Хоёр дахь зүйл бол би надад хоёр санаа гэлээс. Хоёр дахь зүйл бол одоо ингээд дэлхий үндсэндээ хүч хэн хүчтэй тэр эзэн сунаа л гэсэн юм руу шууд явж орлоо. Дэлхийн 2 дугаар дайнаар бол яг үзэл суртлын хувьд дэлхий хуваагдсан. Одоо бол ерөөсөн газар нутаг баялаг дээр эзэн сууж хуваагдчих байна. Яг л нөгөө социалист агаар, капиталист агаар гэдэг одоо нэг зүйл болоод байх юм байхгүй болсон. Ингэж хуваагдчих байна. Хэн хүчтэй? Дэлхийн дэг журам шууд өөрчлөгдсөн. Тэгээд одоо буу зэвсэгнээс бол ерөөсөө айхаа болсон. Хэдийд ч хинч буу зэвсэг хэрэглэх бэлэн байна. Ийм байдалтай болчихлоо шүү дээ. Дэлхийгээр дүүрэн жишээ байна. Тэгэхээр одоо Монгол маань яах вэ? Яг ийм нөхцөлд Монгол маань яах вэ гэдэг одоо бид нар бодохтой зэрэг цэрэг зэвсгээр үзэлцсэн яваадаггүй. Хинэн ч орж ирсэн бид барахгүй. Орж ирэхгүй байх л да. Гэхдээ хинэн ч орж ирлээ гэх юм бол барахгүй. Хүний тоогоор барахгүй. Эдийн засгийн хүчээр барахгүй. Хүчин чадал барахгүй. Одоо энийг хинтэн бид гомдох одоо бид нар яв сарвал ийм болсон юм чинь. Эцэдэн бол дарга чавлсан хоёрыг дандаа муу хэлээ суугаад байлтсан биш. Өөрсдөө бас бодох хэрэгтэй шүү дээ. Бид нар ч гэсэн алдаа хийж л байгаа шүү дээ. Ийм нөхцөлд Монгол улс одоо яах вэ? Ийм нөхцөл тулчаад байгаа. Тэгэхээр та хоёр түрүүн ярьсан яг тусгай тогтнолын чинь одоо юм чинь яг бидэнд мэдрэгдэхгүй байгаа болохоос хутганы ирэн дээр байгаа байхгүй одоо Ирчээд байна. Өнөөдөр ирчээд байна. Ийм нөхцөлд нөгөөх тэнгэр заяат оюун ухаан бидний дайдах чадварыг өндөрсгөн. Ганцхан л энэ оюун ухаан дээр л бидний оюун ухаан дээр хүчтэй анхаарч чадах юм бол тэр эв нэгдэл гэдэг юм чинь амархан тэрэн дээр ингээд босоод ирнэ. Тэр бол асуудалгүй. Дайдах гэдэг нь та зэвсгийн дайныг ерөөс хэлэхгүй байгаа. Чи өөрөөр хэлбэл Гэдгийг бас дурдах хэрэгтэй. бид дэлхийг хөтлөх оюун ухаан заяагдсан байж мэдэх байхгүй юу? Ийм нөхцөл мэдээж штэ. 13 дугаар зууны үед технологийн хамгийн өндөр түвшнийг бол монголчууд л одоо барьж ирсэн. Тэр хурдмаар. Тэр чинь өнөөдрийн төв алгасч фужн шиг нөхөр байхгүй юу? Хурд. Асар их хурд. Тэгэд нөгөө нун сумны одоо хурд ирч. Цэцмэргийн ирчтэй 10. Тэрний чинь гүйцэх технологи тэнд байхгүй. Энд чинь Европын одоо цэргүүчин баг 40 хэдэн килограмм хуягтай жадварсан хөдөлж чадахгүй шахуу нөхөр байгаа хөө. Монголчууд чинь сүнгээл болоо. Зүгээр 60 мянган цэрэгтэй чинь 10 мянган монгол цэрэг ороод сүнгээл болоо. Технологийн чадвар өнөөдрийн төв алгас фужн цүмийн зэвсэг эзэмссэн шиг л байхгүй юу. Тэгэхээр бид нар нэгэнт өөрийнхөө одоо улам жил болсон нүүдлийн соёлыг олон зуун жил хадгалаад технологийн энэ хүчин чадлыг бол бид нар эзэмсэж чадсангүй. Гартаа явуулж чадсангүй. Одоо яах вэ? Тэгэхээр бидэнд одоо юу байна? Баялаг байна. Баялагаа оюун санаагаар л оюун санаандаа л жингэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэдий ч нэ хурдтай монголчууд сэтгэж чадж байна уу? Өөрөөр хэлбэл дэлхийн инженерчлэл рүү манайх орох хэрэгтэй. Одоо манай дуучид хөгжимчид дэлхийн том театруудыг эзэлж байгаа шиг манай инженерүүд өөрөөр хэлбэл монголчуудын оюуны бүтээлийн хараат болох хэрэгтэй. Тийм чадвар байгаа гэж би бодож байгаа байхгүй. Эрдэм мэдлэгийг сурж шүтэх ёстой гэж зүйлийг тайлгч байна. Гэхдээ нэг асуулт. Өөрөөр хэлбэл бид нар зэвсэг техник эдийн засгаар бусдыг хараат байлгах боломжгүй. Боломж бол оюуны чадамжаараа бусдыг хараат байлгах боломжтой. Ингэсэн байхгүй юу? Тэгэхээр энэ рүүгээ л одоо явах хэрэгтэй. Гэхдээ яг
сайн зүг рүүгээ явж байгаа ч гэсэн алдаа байна. Эрдмийг шүтжил байна л да. Боловсролыг шүтсээр л байна. Гэхдээ гээд нэг юм Монгол хүн гэдэг агуулгаас нь хондируулсан ийм англи хэлтэй гадны иргэнийг бид нар ингээд сүүлийн үед бэлдээд байгаа юм шүү. Энийг та юу гэж хардаг? Тэ. Энэ зохис тарьцааг яаж барих вэ? Мэдээж хэрэгтэй. Энэ цаг үед хэлгүй хүн гэдэг чинь Бид нар хэцүү шүү дээ. ингэж байна л да. Бас яарад байна. Яарсан там болоод алдаад байна. Яарах ч басарантай алддаг зүйлэг шүү дээ. Тийм. Өөрөөр хэлбэл бушуухан л одоо дэлхийдээ хөлзөрөх гэдэг. Бушуухан л. Тийм учраас дээрээс л Оксфорд одоо юу гэдэг юм. Дэлхийр бол бушуухан хүнээ явуулаад бушуухан л одоо ерөөсөл дэлхийн хүн болгоод л ингэж. Ингэж бушуу туулаа боривондон бастай гэж үг мэдхүү. Тэр боривондон бас үлдээчих гээд байгаа байхгүй. Энэ их яарахтаа яг Монгол үндэстэн ирээдүйд яаж байх юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхийн хэмжээний хүн бол байж болох нь. Тэрлүү яарад байна бид нар. Дэлхийн хэмжээний хүн байж болох нь. Яг дэлхийн хэмжээний Монгол хүн цаашдаа яаж байх юм бэ гэдэг дээр яарад алдаад үндэснийхэн тэр уламжлал, соёл, хэл, зан суртахуун, ёс заншил энэ бүх юмнууд дээр бол бид нар хайхрамжгүй хандаад бүтэн үе алдчих гээд байгаа юм л да. Таны үнд зүйл юу вэ? Хувь хүний. Жанцсан Норов гэдэг хүний үнд зүйл юу вэ? Танд. Миний хувийн үнэт зүйл бол миний хүүхэд яг орчин цагийн Монгол хүн шиг Монгол хүн байгаасаа л гэсэн үнэт зүйл шүү дээ. Хүсэл байна шүү дээ. Энэ л миний үнэт зүйл. Энэ ч бидний үнд зүйл. Бөгж мөгч гэдэг юм уу? Нот биш шүү дээ. Энэ ч л тэгжээж л Монгол улс миний хүүхэд яг миний хүсэж байгаа Монгол хүн шиг л байх юм бол Монгол улсын төлөө би зүтгэж байгаа байхгүй юу? Тусгаар тогтнолын хэрэгсэл бэлтэж байгаа байхгүй юу? Идэвхтэй хэрэгслийг би бэлтэж байгаа байхгүй юу? Тэр хүүхдээ яг өнөөдрийн Монгол хүн хуучин Монгол хүн биш шүү дээ. Өнөөдрийн Монгол хүн гэдэг чинь өчигдөр авсан өнөөдрийг мэдэрдэг хүн, маргаашийг ухаардаг хүний тухай яриад шүү дээ. Тийм хүүхдэл миний үнэт зүйл байж аж би Монгол улсынхаа тусгаар тогтнол Монгол улсын хувь заяад хувь нэмэр оруулж байгаа нь тэр л байхгүй юу? Энэ л бидний үнд зүйл. Энэ л бидний үнд зүйл юм шүү. Энэ бидний үнэт зүйл. Тэгэхээр үнэт зүйлийн орой дээр бол яг Монгол чуудын үнэт зүйлийн орой дээр бол өнөөх тусгаар тогтнол чинь. Бид нар ингээд нэг юм үнэт зүйл яриад чинь бид нар эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын тусгаар тогтнол, соёлын тусгаар тогтнол энтергээд задлаад ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг бол уламжлал, соёл, эрдэм, мэдлэг, нийгэм, ахуй амьдрал орой дээр нь л тусгаар тогтнол. Тусгаар тогтнол гэдэг чинь юу вэ гэхдээ зэрэг нөгөө ертөнцийн зэрэгцсэн Монгол хүн л байхгүй юу? орой дээр нь тусгаар тогтнол байхад та бүхний ярианы бараг 80-90% нь дурдж байгаа уг үндэс нь хүн. Тийм ерөөс хүн. Зөв. Ерөөсөн эцэг их чинь одоо яг нүрсний жолооч хийж байгаа хүн мөнгө олоод айтайхан амьдраад байж болж байна. Энэ бол өөрөө амжиргааныхаа одоо хүчийг аваад ингээд яг улс орныхаа хөгжилд хувь нэмэр оруулж яах гэж ойлгож болж штэ. Хувь нэмэр оруулж байна. Би нэг хэдэн хөгжин бичээд хүмүүс сонсгоод ингээд болж байна. Яг улс орныхаа тэр тусгаар тогтнол Монгол улс гэдэг юмд оруулж байгаа юм бол тэр өөрөөсөө төрсөн хүнийг л идэвхтэй Монгол хүн болгох асуудал байна шүү дээ. Тэгэхээр чинь бүх давхаргын асуудлуудад хүүхдийн асуудал, ерөнхийлөгч, боловсролын тогтолцоо, гэр бүл, дарга нар тэднэр л
маргааш бид нарын хүсэл мөрөөдлийг авч байгаа нь үстэй. Тэдний тухай бодохгүй бид нар зориг морилго гэж юм яриад байгаа. Юугаа ярих гэдэг вэ? Зориг морилго гэж. Өнөөдөр дайлан бандэл өмсчихэд 3 жилийн дараа торгон дээл өмснө гэж зориод байгаа юм. Тийм биш байхгүй. Бид нар хаашаа явахаа ухаараагүй зорилгын тухай ярихаар утгагүй бол. Тий. Тэгвэл таны харж байгаагаар одоо бид яг хаана вэ? Энэ хурдтай хөгжиж байгаа энэ дэлхийн одоо хүн болгон л баг хэлж байна те. Тэнгэр заяатаа бид нар тусдаа шүү гэх гээд байгаа энэ хүмүүс яг үнэндээ яг ямар ч тийм нэмэлт ачиргүйгээр яг хаана вэ? Та энэ олон хөгжил дунд ингээд бүгдийг нь хараад үзээд туулсан хүний хувьд дүгнэлт хийгээд ажилт хийгээд хэл хэмжээний цөөхөн хүмүүс юм. Яг амжиргааныхаа талаас бол нэг их дээгүр яваа биш хаа бид нар. Оюун санаа. Оюун санааныхаа хувьд. Тий, амжиргааныхаа төвшний талаар бол нэг их дээгүр биш байгаа баха. Жохон доогуур байгаа бах. Доогуур бах. Тэр нөгөө нэг хүнд нордох дотоодын нийт бүтээгдэхүүн тэргээд ингээд хэмжээд үзэх юм бол тийм их өндөр биш байж магадгүй. Хөгжлийн хувьд гэхлээр бид нар бол ер нь нэлээд өндөр хөгжсөн орон. Ягаад гэвэл хүмүүсийн боловсрол их өндөр. Боловсрол гэдэг чинь яг мэрэгжилч гэсэн үг шүү дээ. Боловсрол гэдэг чинь сэтгэх соёлыг л хэлээд байгаа шүү дээ. Дээд сургууль төгснө гэдэг чинь бол цахилгааны инженер болно. Дээд боловсралтай болчихж байгаа юм биш шүү дээ. Мэрэгжилтэй болж байгаа. Тийм, мэрэгжилтэй л болчихж байгаа юм. Яг мэрэгжил өгөх хугацаанд боловсрал. Боловсрал гэдэг бол сэтгэхүйн соёл өөрөөр хэлбэл зөв бодох буруу зөв юмыг зөв, буруу юмыг буруу гэж боддог соёлыг л боловсрал гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол миний харуу ханаар зөв юмыг зөв, буруу юмыг буруу гэж боддог чадварыг л тэр соёлыг л боловсрал гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол дээд сургууль төгссөн хүн бол дээд боловсралтай, малчин огт боловсралгүй байна гэж болохгүй болчиход байгаа. Малчин замбрааг боловсралтай байхгүй юу? Таны нэвтрүүлгийн уучлаарай. Нэвтрүүлгийн ихэнд авч ирсэн нөгөө жишээ биш те. Энэ үнэн худлаа юу гэдгийг зөв буруу гэдгийг бодож чадахгүй байна гэдэг чинь бид нар боловсралгүй байгаа юм шүү. Тийм, боловсрал. Тэгэхээр боловсрал бол сургалтаар дамжина. Гэтэ тэр 4 жилийн боловсралыг хэлээгүй. Тий, сургалтаар дамжина. Нөгөө бид нар яриад байдаг хүмүүжлэр дамжина. Байгаль таны мэдхүн өөрийнх нь орлоготой тэгээд нэг мэрэгших хэрэгтэй байхгүй юу хүн. Мэрэгших чинь бол их чухал хариуцлага юм байна шүү дээ. Ер нь бол нийгмийн хөгжил чинь хүний хариуцлагатай харилцаж яг явж байна. Хөгжлийн тухай ярих юм бол хариуцлагатай ярилцдаг. Ёс суртахуунтай Монгол хүн гэж яриад байна тийм үү? Нэг хүн болгоно нэг ийм ёс суртахуун шаардал, эсвэл эндээс зарчим шаардал, шударгас шаардал. Таныхаар ёс суртахуунтай Монгол хүн гэж яг ямар хүнийг Монгол хүн гэх вэ? Хөө ямар мундаг асуулт байна атгач. Ёс суртахуун гэж энэ мораль гэдэг үгийг дүүлгсэн үг юм байна л дээ. Дүүлгсэн байна. Одоо 40-од оны үнэн санны дээр чинь нэг орос хэл дээр бэлдэж байгаад тэгээд монгол руу орчуулад хэвлдэг энэ төр байсан байл л шүү дээ. Цэндийн дамдын сургууль нарыг үнэн санны эрхлэгч байхад оросууд хяндаг байхгүй дөө тэр үед чинь. Тэгэхээр нөгөө орос үгийг чинь монгол шинэ утга зохиолын хэлэнд оруулахын тулд зөндөө олон одоо шинэ үгнүүд үүсдэг юм байна л да. Одоо сэтгэлгээ ч гэдэг юм уу, ёс суртахуун ч гэдэг юм уу, одоо энэ шинэ үгнүүд. Тэрнээс ёс суртахуун гэдэг үг нууц тавчаанч байхгүй хаач байхгүй шүү дээ ёс суртахуун гэсэн. Тэгээд нөгөө зан заншил энэ төр гэдэг нэг үг гаргацсан. Тэгэхээр тэр чинь нөгөө Оросын нөгөө комментарийн нөхдүүд энэ төр одоо ингээ хяндаг байсан учраас ёс заншил гिचүүл эднэр чинь
Хуучнаас хэрэг. Нөгөө Чингис Мингис рүүгээ. Эсвэл сүм хийдтэй мөргөөд ингээд явчихна. Тэгэхээр нь ерөөсөн зан заншилгээд коммунист ёс суртахуун гээд ёсыг суртахуунаар оруулахтай зэрэг энэ шашин машин нөгөө их түүх мүхэн одоо өгүүлэх юм баг. Тэгээ коммунист ёс суртахуунтай гээд ингээд ийм зохиомл үгүй болгоод тэр суртахуун гэдэг дотор бол ерөөсөө ёс гэдэг агуулга бол үнэндээ бол байх ёсгүй байхгүй. Тийм учраас суртахуун бол зан авиртай холбоотой. Зан ааш авиртай холбоотой. Суртахуун бол. Заншил бол ёстой холбоотой. Ёстой холбоотой. Тэгэхээр зан суртахуун л да. Ямар зан суртахуунтай? Ямар зан суртахуунтай? Зүгээр одоо би яг тодорхойлолт хэлнэ гэхээр зүгээр нэг хэлээд үзтээ юм уу? Өөрт чинь. Хүн бол одоохондоо давтагдаг байгаа. За Солонгос эдэрчлүү тугал Монголын яг ижил гаргасан гэсэн. Хүн бол яг давтагдаг байгаа байхгүй юу? Огт давтагдаг байгаа. Тэгэхээр орчлон дээр бол лавга бол ерөөсөө зөвхөн лавга. Би бол би. Би хэрвээ тэгэхээр би бол давтагдчихгүй байхгүй юу? Нэг талаас. Яг л миний нэг имийг бол ерөөсөө босч чадахгүй. Давтагдчихгүй. Тэгэхээр хүн нэг зан суртахуун бол би хязгаарт давтагдчихгүй. Байтгал. Байтгал гэдэг нь үнэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө би бол хязгаарт давтагдахгүй. Давтагдах боломж байхгүй. Давтагдахгүй. Тэгэхээр би бол орчлон дээр байсных яг би л гэж л үлдэх юм байгаа. Нэг юм байгаа. Богдхан, Сүхбаатар одоо хинч байдгийг үлдсэн юмуд, Амар сайд одоо хинч байдгийг үлдсэн юмуд. Моцарт, Бетховен. Тэгэхээр тэрнийг үнэлж сураад илрүүлэхийг хичээх хэрэгтэй. Тэр чадамжаа. Нөгөөх нь миний хажууд байгаа хүн буюу надаас бусад бүгд надаас дор биш. Бас надаас гуйлга гуйж байгаа хүн энд ч миний чадахгүй юм байна. Мөн үү? Надаас юм асууж байгаа хүнд миний мэдэхгүй юм байна. Тийм үү? Гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдыг хүлээн зөвшөөрөх. Өөрөөр хэлбэл би бусдаас югараач дутахгүй. Тавчаар хэлэхэд би бусдаас югараач дутахгүй. Бусд нь биднээс надаас югараач дутахгүй. Гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт ёс суртахуун зөв та нар яриад байгаа ёс суртахуун буюу зөв зан суртахуунтай байна гэсэн. Тэгэхээр өөрийгөө хүндэтдэг нь хүнийг хүндэтдэг гэх нь байна шүү дээ. Тийм байгаа биз? Энэ муу юу мэддэг гэх бодол төрхөө болно гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө хүндэтдэг. Би юусоо чадахгүй яана гэсэн бодол төрөхгүй байхгүй юу? Ийм нөхцөл тэр зан суртахуун гэдэг чинь хүмүүсийн хоорондын харилцаа биз дээ. Илэрхийлэл харилцаа шүү дээ. Тэгэхээр энэ харилцаа өөрийгөө хүндэтгэж хүнийг хүлээн зөвшөөрсөн цагт л зөв харилцаа бий болно. Энэ зөв харилцааг л жинхэнэ одоо зан суртахуун гэнэ. Зөв зан суртахуунтай л гэж үзнэ. Гэхдээ энэ ёс суртахуун бол өөрөө амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, шашны уламжлал, газар нутгийн уур амьсгалтай холбоотой Монгол гэсэн өөр онцлогуд бол байна л да.
байна л да. Одоо Монголын хувьд гэх юм бол юу гэдгийг уламжлалаа мэдсэн байх, зан заншлаа мэдсэн байх, Монгол хүний бэлэгдлийг мэдсэн байх ч гэдэг юм уу. Тэнгэр газартаагаа одоо зөв харилцдаг байх, дээж мэж өргөдөг байх ч гэдэг юм уу. Зөвхөн ерөнхий зөв зан суртахууны асуудал бол тэр өөрийгөө үнэлж бусдыг хүлээн зөвшөөрсөн цагт л зөв зан суртахуун гэдэг юм байна л гэж ойлгож байгаа. Энэ бол дээд дунд боловсрал малчин залчин ерөөсө тэр огтхам байхгүй. Таны саяын хэлсэн тодорхойлт бидний хэдэн нэг найзуудын судалгаа хийгээд гаргасан зүйлтэй одоо тодорхойлтыг нь гаргаад өглөө. Философи маягийн тодорхойлго. Бид нар юу гэж харсан гэхээр хэлсэндээ байх. За. Бусдад төвөг утахгүй байх. За. Цаг барих. Өнөөдрийн цаг үед энэ бол миний яриад байгаагийн практик илэрхийлэл. Тий. Гэж бодож байсан зүйлийг та яг 100% гэдэг агуулгаар нь тодорхойлоод өгч байна. Тэгээ энэ бол яг илэрхийллүүд нь тийм ээ. Тийм. Цагаа барьна гэдэг чинь юу шүүхтэй зэрэг хүний хүндэлж байгаа хүн чинь надаас миний хэлсэн цагт хүн ирэх бол би одоо гомдолтой байгаа үедээ. Яг юу цаг хүлээлээ тийм одоо. Тэгэхээр тэрнийг мэдэрч байгаа цагт л та хэлсэн цагт очно шүү дээ. Хүндэлж шүү дээ. Тий. Тэгэхээр яг гэвэл өөрийгөө үнэлсэн хүн чинь хүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Энэ хоёроос болоод зарим нь өөрийгөө үнэлж чадахгүй. Үнэлэхгүй. Тэгэл бусдын одоо аянд л ингээл хормон салхинд ингээд яваад дуусна. Нөгөөх нь бусдыг хүлээн зөвшөөрөхгүй өөрөө Би өөрөө. Тэгэхээр чи яаж зөв зан суртахууны харилцаа үүсгэх юм? Ерөөсөө л энэ шүү дээ. дахиад л хүн дээр яваад ирчлээ. Дахиад л хүн дээр. Би түрүүн танаас ингээд хамгийн сүүлд монголчууд, монгол улс, монгол хүмүүс бүгдээрээ яг юун дээр нэгдсэн бэ гэж асууж байна. Асуугаад байсан. Би нөгөө тусгай тогтнол юм байсан тийм. Би тэрийг бас хувьдаа бодож байгаад за хамгийн сүүлд бол арчлал дээр ихэнх нь нэгдсэн байх гэсэн бодлоо. Арчилсан хувьсгал дээр ихэнх нь нэгдсэн байх гэж зүгээр дотроо л бодсон л доо. Тэгвэл одоо бид нар юун дээр нэгдлээ? Тий, арчилсан хувьсгал бол ягаад гэвэл хүн гэдэг амтан чинь нэгдүгээрт хувь гал. Хоёрдугаарт нийгмийн эдэс байхгүй юу? Тэгэхээр арчилсан хувьсгал дээр ихэнх нь нэгдэх чинь ихчлөө гэж хувь хүн өөрийнхөө хүн рүү авчирсан учраас бүгд тэрнийг дийлэнхэн дэмжсэн тэр хувь хүний ихчлээний асуудал. Тэрэн дээрээ л бид нар жоохон хитрхи том давалгаалтсан учраас өнөөдөр хувь хүний ихчлөө нь нийгмийн хариуцлага гэдэг юмнасаа жоохон даваад гарцсан. Давчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нийгмийн хариуцлага гэдэг юм чинь л өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлэх. Надаас нийгэм бүтнэ гэдгээ бүтэж байгаа гэдгээ ухаарах асуудал шүү дээ. Надаас нийгэм бүтнэ. Би хог хаюул нийгэм хог хаяна. Би муухай үг хэлвэл нийгэм муухай үг хэлнэ гэдгийг ухаарах. Социализм үе чинь бол чамайг хог хаюулахгүй байхгүй юу? Муухай үг хэлүүлэхгүй байхгүй юу? Хэлэх юм бол шорон тийм чамайг. Одоо тэгвэл нь хувь хүнээ таны хариултаас би тодорхойлж бодоод байна л. Хувь хүн ч гэсэн гэх юм уу? Улсаараа монголчууд юун дээр одоо яг нэгдэх ёстой юм бэ? Улсаараа монголчууд одоо яг юун дээр нэгдэх ёстой юм бэ? Нэгдэх вэ? Тий. Энэ бол нэгдэж аваад бид нар дайн хийнэ гэсэн үг биш. Гэхдээ бид нар үлдэхүүгүй юу гэдгээ өнөөдөр ойлгохгүй байж магадгүй 20 жилийн дараа монгол хүн байх уугүй юу? Энэ газар нутаг дээр түрүүний таны хэлдэг жишээтэй адилхан бодолтой сууж явах биш үү? Ерөөсөө юун дараа нэгдэх үү гэвэл би дунд нь одоо нэг юм авчираад энэ дээр нэгдэ гэж хэлж чадахгүй байна. За энэ юм дээр нэгдэ гэж хэлж чадахгүй байна. Нэгдэх гарцыг би өөрийнхөө хэлж болно. Энэ бол бусдыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдын сайн сайхныг хүлээн зөвшөөрчл сурах юм бол нэгдэх зам руу явна.
таныг би хүлээн зөвшөөрөхгүй, намайг тэр хүлээн зөвшөөрөхгүй, тэрнийг тэр хүлээн зөвшөөрөхгүй байхад юу нэгдлийн тухай ярих юм бэ? Тийм учраас марксизм нэгдэг нь, бурхны шашин нэгдэг нь, 10 дугаар богд маань нэгдэг нь гэж одоо ийм тийм ярилгүйгээр та зүгээр л өөрийнхөө сэтгэл болж байгаа бүхнийг хүлээн зөвшөөрч сур. Та эв нэгдэл рүү яллаа. Зөв гэж байгаа хүлээн зөвшөөрч сур. Бурууч хүлээн зөвшөөрч сур. Тэр хүлээн зөвшөөрнө гэдэг бол одоо бид нар уучлалтгүй болоод их агуу зүйл гэж яриад байдгийн. Уучлалтгүй бол яах вэ? Хүлээн зөвшөөрнө гэдэг л тэгхийн бол одоо бид нар нэг атаа жөтөө одоо биенийг эс хүндлэх тэгэл хэрвээ хүлээн зөвшөөрч чадах юм бол удирдахч ааж гаргаж ирч чадна. Компани хайзна ягч гаргаж ирч чадна. Та ааж компани эзэн болж чадна. Хүлээн зөвшөөрөгдчихлээ хэвэл амархан ямар ч асуудал байхгүй. За нэвтрүүлгийн маань цаг ер нь дуусах төгсөж байна. Би танаас Жанцсан руугаа яг ямар мөрөөдөлтэй байсан? Мөрөөдөлтөд хүрсэн үү? Энэ хөгжим бичээд төрийн шагнал авах хүртэлх энэ замнал чинь таны мөрөөдсөн зам юм уу? Эсвэл нөгөө нэг цагийн эргэлтээр гинтнийг зарим зүйл болчихдог шүү дээ. Тийм байсан юм. Одоо би хөдөөний хүүхэд шүү дээ. Одоо сансрын нисгч болох юмсан жинтер гэж ерөөсөн тийм боддог газрын хүн биш шүү дээ би хөдөөний л хүүхэд. Нэг уртын дуулдаг нутгийн. Тэгэл нэг хөгжим оролддог. Тоонд гайгүй сайн. Тэгээ би тийм юм болох юмсан гэж ерөөсөө би мөрөөдөж байгаагүй. Би ерөөсөө мөрөөдөж байгаагүй. Тийм юм болох юмсан гэж. Миний эцэг ихч одоо тэрлүүнийх залаагүй бах малчин улсууд миний хүү юу мөрөөдөж байна ч гэж яг мөрөөднө гэдэг үгнийхээ учрыг олж исэн юм уу юм уу мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй шүү дээ. Тэгэл яах вэ? Хөгжмийн мэрэгжил рүү миний багш оруулаад тэгэл нэгэнд мэрэгжил болсон учраас би одоо энүүгээрээ нэсээ өөр юм хийхэд хэцүү юм гээд яах вэ? Зүгээр сургууль төгсөөд яг зүгээр жоохон би бэрхшээл яг тэгэл би ер нь хөгжмийн мэрэгжил олж аваад тэгэл энүүгээрээ л би одоо хүнд хэрэгтэй өөрөө амьдарчих нэр хүндтэй амьдарч боломжтой юм байна. Би нэг нэр хүнд гэдэг нэг юм ярьчихгүй юу? Тэг нэр хүнд. Амьдрах боломжтой хүн юм байна. Амьдрахын төлөө зүтгийг гэсэн хэрэг. Тэгэхээр миний мөрөөдөл бол одоо Монгол хүнд сэтгэлийн одоо сэтгэлийнх нь хөгийг алдуулж байх тийм аяалгуу одоо бүтээх юмсан л гэсэн бодолтой хэрэг. Тэр дэлхийн хөгжимд нүү байна уу гэдэг бол дэлхийн асуудал шүү дээ. Би бол Монгол хүний хувьд Монгол хүн л ягаасаа гэж гэсэн бодол. Би түрүү нэр хүнд. Юу хэлжлээ? Нэр хүнд. Нэр хүнд. Тий. Ер нь би нэг ажиглаад байдгийн ганц надад байт юм болов. Хүн ер нь өөртөө гэхээсээ илүүтэй бусдад сайхан харагдаж бодогдохын тулд л амьдралын агуулга нь байдığım биш үү гэж би заримдаа боддог шүү дээ. Ерөөсөө л бусдад нэг айтайхан ч үг хэлчих юмсан. Бусдад миний хөгжимд хүнд таалагдвал би нэг айтайхан. Тэр би хөгжмийг өөртөө зориулж нэг ч нот бичээгүй шүү дээ. Хүн сонсоод одоо хэрэндээ хүн сонсоод намайг тоогоосоо гэдэг байгаа байхгүй юу? Эсвэл хүн дуулаад тэр дуу чинь намайг тоогоосоо гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр барилга барьж байгаа хүн ч гэсэн тэр чи өөртөө бариагүй шүү дээ. Миний барьсан энэ хүнд таалагдвал би айтайхан байгаад байгаа байхгүй юу? Миний дуулсан дуу, миний санаачилсан хууль, миний сургасан морь, миний уйсан морь, миний багшилсан шав. Би сайхан айтайхан
байгаа. Энэ ч хүн болгоны асуудал юм биш үү? Хүн болгоно. Ер нь хүн чи энэ дээр энэ урман дээр тогтч байдаг юм биш үү гэж боддог байхгүй юу? Тэрийг олж аваад урам зоригоо авах юм бол юу ч хийж чадна. Тэ? Тэгэл зүтгээд байна. Тэгэхээр их энгийн үлэхэд хүн ер нь энэ тэгэл одоо жишээлбэл эмэгтэй хүн одоо нүүрэмаа ингээд өглөө гайгүй цаг гаргаад одоо бодож шít. Толинд хараад өөрөө оёроосоо харахгүй. Ороо ирээл гэртээ толиндоо харуул харагдана. Өдөржин өөрөө харахгүй үстэн нүрэ. За хардаг байлгүй да би одоо. Гүг хаяа хард юм уу? Ер нь тэгэл нийтийн тогтмол харна гэж байна. Тэгэхээр тэр чи яаж вэ? Хүнд аятайхан харагдах гэж байгаа юм. Тийм ээ? Өөрөө харж явах гэх хүн шүү дээ. Аятайхан харагдах гэдэг шүү дээ. Хүн ч гэсэн. Тэгтээ зэрэг тэр хүнд аятайхан харагдана. Хүнд аятайхан бодогдно гэдэг чинь нийгмийнх нь үүрэг байхгүй юу? Хариуцлага. Өмнө хариуцлага. Хүн шиг гэдэг нэг ярьдаг шүү дээ. Хүн шиг байна гэдэг чинь одоо тэр юм. Ингээд их айхтар үг шүү. Хүнийг чи хүн шиг байгаа ч гэж байгаа байхгүй юу? Хүнийг хүн шиг байгаа ч гэж. Хүн байж байгаа чинь өөдөөс чи хүн шиг бай гэдэг байгаа байхгүй юу? Тэр чинь үхтэй зэрэг бие биш бид нэр яриад байгаа. Тэр сэтгэл, оюун ухаан нөгөө та бидний яриад байгаа зан суртахууны чинь хүнийг тодорхойлдог юм. Мах хойд биш нөгөө төр цаад зүйл энэ байх нь шүү дээ. хүнийг хүн шиг байх гэдэг ч юм уу хүн байх. За бүр хүнийг орчин үед гарч ирээд тэр хүн байгаад очиж хүн байх гэдэг байгаа байхгүй. Тийм. Хүнийг хүн болгож төлөвшүүлэх тэр процесс бол гэр бүлээс эхэлнэ. Би танаас асууж байгаа асуулт Монгол аав хүн ер нь ямар байх хэвтэй? Монгол эр хүн гэж яг ямар хүнийг хэлдэг? Нэг бертаа ингээл нэг юм үүрсэн хүн байх хэвтэй мó? Эсвэл боддог хүн байх хэвтэй? Одоо сонин асуулт байна. Одоо Монгол эр хүн яг зүгээр яг өнөөгийн одоо тулгамдж байгаа монголчуудын хувьд тулгамдж байгаа одоо нэг асуудал бол энэ хүн амын асуудал байхгүй юу? Хүн их дэндүүцүү. Энэ бол хөгжилд бас нэг талаас айхтар тушаа шүү. Айхтар тушаа. Хүн цөөн байна гэдэг чинь. Тэгэхээр л одоо зүгээр их энгийн үгээр л хэлэх юм бол Монгол эр хүн гэж сайн өрхийн тэргүүн байх л ёстой байна. Өрхийн тэргүүн байх. Тэгэхээр тэр өрх дотор чинь бүх юм байгаа шүү дээ. Хийдэг, ярьдаг, үйлдэг, үлгэрлдэг, арих тамхины хэрэглээж орно тийм үү? Эрүүл мэндч орно, хүсэл мөрөөдөлч орно. Ерөөсөө сайн өрхийн тэргүүн байх л Монгол өрхний өнөөдрийн ажил байна. Нийгмийн том одоо зүтгэлтэн эр хүн гэхээс илүүний бяртай чадaltaй гэдэг юм уу? Ухаантай мөнгөтэй төрхтэй сайн өрхийн тэргүүн гэдэг л асуудал чинь байх хэрэгтэй. Тийм учраас ерөөсөн одоо манай залуучууд бол энэ Монгол төрдөн Монголдон түрүүн та нэг юм хэлсэн. Нэг гадаад явчих гэдэг нэгэд. Тий. Ер нь төрлөх нутагтаа хүн байжгаад төрлөх нутагтаа өөрийнхөө хүслийн төлөө тэмцэж байгаад нэг насыг өнгөрөх шиг яг хүний хувьд бол тийм алдар хүндтэй зүйл бол бараг байхгүй л да. Тийм учраас тэнийг бол залуучууд Англид очиж амьдрын, Америкт очиж амьдрын гэдэг бол сайхан амьдрын гэдэг бол нэг асуудал. Сайн амьдрын гэдэг бол өөр асуудал л да. Өөр асуудал л да.
Тэгэхээр сайхан амьдралын төлөө явах, сайн амьдрах хоёроо бол Монгол хүн бодох ёстой. Тийм учраас энэ гэр бүл гэдэг юмыг л одоо гэр бүлээ зохиож, гэр бүлээ авч явж байгаа энэ хүний бол эх орныхаа төлөө мөн зөв авч явж байгаа эрэгтэй хүн бол эх орныхаа төлөө мөн одоо Монгол улсын энэ хүн ам цөөтэй ийм байгаа нөхцөл эх орныхаа төлөө, эх орныхаа тусгаар тогтнолын төлөө их ажил хийж гэнэ гэж бодох хэрэгтэй. Гэр бүлийн өрхийн тэргүүн байгаагаа зөвхөн өрхийн тэргүүн байгаагаар эдтэй мөн их чухал ажил. Энэ их чухал. Өнөөдрийн та бүхэн ярьслага хүн байгаад, өрх байгаад, улс байгаад, үндэстэн байгаад цаашаа яаж орших вэ гэдэг ингээ хүрээнд яригдлаа. Энэ бид нар хэн байсан, хэн байгаа, хэн болох вэ гэдгийг ч гэсэн хүндхийг хичээлээ. Энэ дунд бүх зүйл тойрж ирэл хүн гэдэг дээр л Монгол хүн гэдэг дээр уйлдаж. Тэ. Хим химжээ гэдэг зүйлийг би одоо танаас асуумаар санагдаж байна. Хүндлэл хим химжээгээ мэдхгүй байгаагаас хүндлэл байхгүй болсон. Хим химжээгээ мэдхгүй байгаагаас би ийм сайхан хөгжин бичнэ. Би улсын ерөнхий сайд юм. Хим химжээгээ мэдхгүй байгаагаас би том дарга болно. Одоо тэгээ наад асуулт чинь одоо хэцүү асуудал шүү дээ. Би бас телевизээр хэлсэн л дээ. Тэр л одоо хариулт мөн байна. Яг нь хоёр юм телевизээр хэлсэн тэр нэгэнд давтарч хэлэх юм байна. Энэ яриад байгаа юмтай чинь холбоотой би бол нэг юу гэж хэлсэн бэ гэвэл аливаа юм ухаалаг хязгаартай гэж хэлсэн байна. Сайн ч мууч байх нь зөв. Аливаа юм ухаалаг хязгаартай л гэж хэлсэн байна. Тэгэхээр аливаа юм гэдэг дотор сайн үйлчлэлтэр, муу үйлчлэлтэр. Өөрөөр хэлбэл ухаалаг хязгаар гэдэг юм болвол бид нарын яриад нэг одоо бас учрыг нь олохгүй нэг яриад байдаг нь хоёр үг байна шүү дээ. Шудраг явдал, үнэнч гэх шиг. Яг үнэн гэдэг чинь одоо хэцүү шүү дээ. Шудраг гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр аливаа юмны ухаалаг хязгаарыг барьж байсан цагт аливаа юмны хэмжээ тодорхойлогдно. Идэвхтэй ч хязгаартай идэв гэсэн ухаалаг хязгаартай идэв гэсэн байхгүй юу? Хүнтэй харилцахтаа ч нийгэмтэй харилцахтаа ч ухаалаг хязгаартай. Өөрөөр хэлбэл хотод 50 миль хөдөө 80 милгээд тогтоосон хязгаар байж штэ. Тэрийн шиг аливаа үйлдэл тийм хязгаар байгаа. Тэр хязгаар бол үнэн худал, шудраг ус хоёрын зааг дээр байж байгаа. Тэр хязгаар. Тэдний зааг дээр байж байгаа. За тэгэл тэр заагийг давлаалбал хэмжээ хязгаар хөл болно л гэсэн үг. Би тэгж л ухаардаг. Та бидний ярьцлагч гэсэн ухаалаг хязгаартай тулж ах шиг. Харин тий. Та бүхэн яриач ухаалаг хязгаартай байх хэрэгтэй. За, урилга хүлээж аваад манай студид ирээд миний хөндөж асууя гэсэн зүйлүүдэд нээлттэй дэлгэрэнгүй хариулж өгсөн танд гүн талархал илэрхийлье. Баярлалаа. Тий. Бид нар чи өөрсдөө нэг хуучны үгээр сэхэтэн гэх дуртай шүү дээ. Сэхэтэн гэж бодох дуртай. Би өөрийгөө би сэхэтэн хүн байж магадгүй шүү гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр бидний хэрвээ би өөрөө сэхэтэн хүн байж магадгүй гэж бодож байгаа бол сэхэтнүүд өөрсдийнх нь бодсон бодлыг хүмүүст хүргэж явах ёстой. Зөвч бай, бурууч бай. Тэгэхээр би зөвч ярьсан байж болно, бурууч ярьсан байж болно. Миний үүрэг гэж бодож байна. Бид нарт алдаа оноо зөндөө байгаа. Гэхдээ маш их цаг хугацааг товчсон. Та нэг товчхон хүрээнд бид нар ямар сайхан юм бэ? Бид нар яаж чадах юм бэ гэдгийг тодорхойлж өгч. Би нэг араа дэв рүү
төсөөлөлтэй байдаг хүндээ их дэврүү төсөөлөлтэй байдаг хүн байгаа юм. Тэгээд тийм байгаасаа гэж би их боддгийн. Одоо зөвхөн их энгийгээр хэлэх юм бол яг Монгол хүн хурц бариад уурхайд ажиллахгүй байгаасаа гэж боддог. Хүн цөөтэй баялаг ихтэй. Тэгээд би боддгийн. Монголчууд нэг хэсэг нь том сэхэтнүүд. Математикч, урлаг судлаач, философч юу гэдэг. Том сэхэтнүүд. Нэг хэсэг нь том мэрэгчлэтнүүд, инженер, эмч. Одоо том мэрэгчлэтнүүд. Инженер, эмч. Нэг хэсэг нь том урлагийнхан. Урлагийнхан. Манай хүн амын 40% малчин. Ирээдүг ирээд шүү дээ. Ийм байна. Ийм байгаасаа гэдэг. Тэгэл би мөрөөдөл ярьж байна. Мөрөөдөл ярьж. Одоо та мөрөөдлөөс гоцсон. Мөрөөдөл ярьж. Улсын нэгдүгээр эмнэлэг гэхэд нэг өвөр монгол хүн эсвэл бурят хүн. Тэр Монголын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэл нь хүч хийсэн. Тэнд эмч нарын 30% нь дэлхийн хамгийн шилдэг сургуульд төгссөн байдаг. Эмч нарын дахиад 30% нь дэлхийн хамгийн хүчтэй эмнэлгүүдийн мэрэгчлэтнүүд, Япон хүн, Америк хүн, эмч нар, Англи эмч нар 30% байдаг. 40% нь Монголын тэр нөгөө алдартай ангаа ухааны их сургуульд төгссөн эмч нар байдаг. Совилогт мөдлөгч нь Солонгосоос, Хятадаас, Филиппинээс, Вьетнамаас гэдэг юм уу. Дандаа тийм совилогч, үйлчлэгч, асрагч эдгээр дандаа гадны улсууд байдаг. Тэр эмч нар техник нь дэлхийд байхгүй. Яхон аппарат техник. Тэнд л очиод үзүүлээ. Тийм сайхан улс бий болоосоо гэж. Одоо миний мөрөөдөл дуурийн театр. Өөр Монголын нэг дуучид. Монголын дуурийн театрт очиод нэг дуулаад хүч хэмсэн. Бурят. Италийн нэг дуучин Монголын тэр театрт. Эсвэл Японы нэг хүүхэд Монголын тэр соёл урлагийн сургуульд сурах юмсан. Азийн оюун сангийн уламжлалын тэр Монголын соёл урлагийн сургууль барьдаг гинэ. Малчин болгон жуулчны жижигхэн отог. Замбрааг. Малчин гэж ирсэн. Тэгэл уурхайд нь тийм гадны ажилчид ч юм уу ажилдаг. Монголчууд тийм сонин. Дандаа эрдэмтэд. Англид багшилдаг, Америкт. Ийм мөрөөд. Тэгэхээр ингэж би түрүүнээс хойш нэг юм яриад байгаа нь бол монголчуудын оюун санаанд бол асар хүчтэй. Тийм бол энэ мал аж ахуйг 21-р зууны хамгийн шилдэг нүүдлийн мал аж ахуй байлгаж чадна. Фермер юм биш. Шилдэг нүүдлийн байлгаж чадна. Тэгвэл энэ дэлхийн амьд одоо зоопарк байж чадна. Яг бол нүүдлийн мал гэдэг чинь хагас ангийн мах шүү дээ. Хагас ангийн мах. Энэ бол дэлхийн Монголд татагдана. Хагас ангийн мах гэдэг юм бол. Тэгээд тэр оюун санааны хүч одоохондоо дуурийн театрын хөгжимчд бол солонгос хүн байж болно. Хөгжмийн зохиолч удирдаач нь монгол хүн байна. Тэр хөгжимчдэд цалингаа аваад зурчилтай гурван хөгжимтэй. Таны мөрөөдөл. Тэгээ энэ миний мөрөөдөл. Тэгэхээр би юу яриад байна вэ гэхээр монголчууд оюун санааныхаа
энэ хүчин чадлыг дүүрэн ашиглаж чадах юм бол юу ч босгож чадна, хэнийг ч татаж чадна. Тийм боломж бий л гээд ингээл мөрөөдөд байгаа хүн дээ. За баярлалаа. За. За баярлалаа үзэгчтэй. Энэ ТV телевизийн лавгийн тойм нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. За бид бүхэн студид Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошоо шагналт, соёл урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор, урлаг судлалын ухааны доктор, нэрт хөгжмийн зохиолч Нацгийн Жансан Нургуутай ярилцлаа. За манай нэвтрүүлэгтээ хүнсний манлаа үйлдвэр, Хүнс групп, Хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дуртахад таатай байна. За мөн хурдан бас хэлбэр Агс даатгал маань хамтарч ажиллаж байгааг бас дурдъя гэж бодож байна. Бүгдээрээ ажил амьдрал, шинэ мөрөөдлөө эхлүүлсэн сайхан өдрүүдийг үдээрээ гэсэн ёроолоор нэвтрүүлгээ дуусгая. Баярлалаа. Батулга ард түмний өвмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордгиймааргүй. Төшөв рүү ордгиймааргүй болсоо байж шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.